одоо 2025 он гарснаас хойш одоо сар ирэх тутам буюу одоо ингэ цаг өнгөрөх тусам одоо эдийн засгийн нөхцөл байдал яхан одоо тийм саарсан ийм байдалтай байгаа. Тэгэхээр борлуулалт одоо төлөвсөн хэмжээнд одоо хүрэхгүй тодорхой хэмжээгээр одоо буурах ийм асуудал байна. Энэ нэг талаас улс орны эдийн засаг макро орчны түвшин орчин өөрчлөгдөж байгаатай муудаж байгаатай холбоотой нөгөө талаар ер нь дотоодын өрсөлдөөн зах зээлийн өрсөлдөөн одоо ширүүсч байгаатай холбоотой үүнд дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны идэвхжил болон импортоор орж ирж байгаа одоо ижил төстэй бүтээтгүүний одоо хэмжээ нэлээд их нэмэгдэж зах зээл дээр нэлээд өрсөлдөөн нэлээд чангаар ширүүсч байна. Ийм нөхцөл байдлаас бол эдийн засаг ер нь тогтворж саар хандлах тугаа байна уу даа гэсэн төсөөлтөй байна. Хэнэ зэ дурдсанаар одоо мэдээж одоо импортын барааны бүтээгдэхүүний өрсөлдөөн гэж ширүүсч байна гэж байна. Тэгэхээр бодороо одоо газар шиг үйлдвэр нь 23 онд одоо IPO хийж байхад дотоодын одоо даршилсан бүтээгдэхүүний 50 гаруй хувь нь бол импортын бараа бүтээгдэхүүн бүртгүүлж байна. Тэгэхээр одоо 2 жилийн дараа дотоодын үйлдвэрлэгчид үнийг өөрчилж чадсан болов. Ер нь дотоодын үйлдвэрүүд одоо энэ үйл ажиллагааны төв сайжирч байгаа учраас ер нь дотоодын үйлдвэрлэлтийн зах зээл тэслэх хэмжээ бол тодорхой хэмжээгээр бол нэмэгдэж байгаа. Хил одоо гайлын одоо харьяа цээр тээврийн бэлтгэн зах зээлийн одоо элдв саад бэрхшээлүүд одоо ковидын дараах бүрэн ингээд харьлаад эдийн засгийн нийт идэвхж байгаатай холбоотойгоор бол импортын одоо орж ирэх идэвхжил бол нэлээд сэргсэн байна. Тэгэхээр таны хэлсэнчлэн мэдээж дотоодын макро эдийн засгийн орчин гарснаас хойш нэлээ таар үзүүлэлт явж байгаа шээ. Газар шим компаниуд ямар голлох эрсдлүүдийг харж болох байна. Ер нь яг бид 2023 онд IPO хийгээд хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр зах зээл дээр гаргана. Мөн одоо ижүүр нь одоо ногооны зойр ашиглалтанд оруулах гэсэн байгаа. Энэ ажлууд маань төлөвлөснийхаа дагуу одоо ногооны зойр маань одоо энэ намар гэхдээ одоо ижүүр нь одоо хэмжээнд ажиллахад юм бэлэн болсон ба. Ер нь бэлэн болж байна. Тэр бэлтгэл ажлууд бол бүрэн хангагдсан одоо орчны тогтчлтын ажил хийгээд одоо Голландаас ирэх зарим тоног төхөөрөмжийг суйрлуулад ингэж юм бол маш орчин үеийн одоо ийм ногооны зойр 9 сар их ингээд ашиглалтанд орно. Харин шинээр гарах бүтээтгүүний хувьд бол одоо шин савлгаа, шин одоо бүтээтгүүнүүдийн хувьд тоног төхөөрөмж болон техникийн тодорхой хэмжээ саадлууд гараад гарах хугацаа жаахан хойшлсон ч гэсэн бид одоо энэ 20 удирдалтаа багтаа 6 сарын сүүлд одоо бүх бүтээтгүүнээ зах зээл дээр одоо нийлүүлчихнэ. Ингэснээр одоо манай зах зээл дээр нийлүүлэх одоо барааны нэр төрлийн тоо бол баг 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр одоо нийлүүлэх гэж байгаа. Төрүүчээсээ бол зах зээл дээр одоо гараад эхэлсэн явж байна. Тэгэхээр та өмнө эрэхтэй мэдээж ярьцгагүй гэж байх үеэр үйлдвэрийн бүтээмж бол нэлээ ахиц гарсныг бол мэдээлж байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор шинэ тоон төхөөрөмж болоод хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хүчин чадал хэрэг ямар шүү одоо ахиц дэвшил гарсан байна. Ер нь өнгөрсөн хугацаанд бол компанийнхаа хуучин байсан тоон төхөөрөмжөө сайжруулаад бүтээмжээ нэмэгдэх тал дээр нэлээд хичээж ажилласаас гадна одоо шинээр одоо 2 одоо үйлдвэрлэх шугам одоо бий болж байгаа. Ингэснээр манай үйлдвэрлэлийн хүчин чадал одоо 2-оос 2.5 дахин одоо өсөж байгаа. Түүнийх дон гарснаас хойш мэдээд инфляцийн түвшин нэлээд өндөр байх шиг байна. Тэгэхээр энэ нь ихний хагас жилийн байдлаар одоо эдийн засгийн орчинд бизнесийн орчны хувьд одоо ямар гол хүндрэл бэрхшээлүүдийг тодорхойлж байна. Компаниуд бол одоо 2023 оноос хойш одоо ерөөсөө бараа бүтээтгүүнийг баг нэмээгүй. Цөөхөн ганц нэг нэр төрлийгээс тооцвол ер нь манай худалдаанд гарч байгаа барааны үн бол тогтвортой байгаа. Энэ бодлогоо ч бид нэр ер нь тодорхой хугацаанд үргэлжлүүлэн барина гэж бодож байгаа. Нэг өсөндөө манай бүтээтгүүний бол ойрын 1-2 жилдээ бол өсөхгүй тогтвортой байх юм одоо зорилт тавьсан байгаа. Тэгээ юу л импортын барааны талаар ярих юм бол мэдээж дуусаад Евразийн одоо эдийн засгийн чөлөөт худалдааны гэрээ бол зурагдчих магадгүй байх шиг байна. Тэгэхээр энэ нь мэдээж газар шим үйлдвэрийн хувьд одоо импортын бизнестэй өрсөлдөхөд ямар хүндрэл бэрхшээлүүд гаргаж ирэх бол мэдээж одоо ер нь зах зээл дээр тодорхой хэмжээний өрсөлдөөн байх юм бол энэ компани одоо ур чадварыг сорьдог, илүү сайн бүтээлтэй сайн ажиллахыг бол шаарддаг л да. Тийм учраас би өөрөөсөө яг зүгээр нөгөө импорт өрсөлдөөн, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчлэгээ одоо төстэй үйлчлэгээ орж ирэхэд бол тэрийг бол эргээр хүлээж авдаг. Тэндээс бол одоо харж сурах, үйл ажиллагаагаа сайжруулах, өөрсдийнхээ дутуу
орхиж байгаа зүйлийг одоо сайжруулах, мөн шинээр одоо өрсөлдөөнд одоо орох нөхцөлийг хангах юм боломжуудыг үүсгэх гэж үздэг. Ер нь чөлөө тудалдаа, хязгаарлалт баримтыг бол би бол нэг таатаагаар хүлээж авдаг л да. Тэгэхээр таны дөрөвдсөн мэдээж үйлдвэрийн бүтээмж бол нэлээд нэмэгдэж байна. Тэгэхээр мөн одоо санал болгож байгаа бүтээгдэхүүний тоож бас нэмэгдэж байгаа шүү гэж байна. Тэгэхээр үүнээс харж байгаа юм бол экспортын одоо ямар нэгэн боломж харагдаж байгаа болоо. Ер нь одоо манай ижил төстэй бүтээгдэхүүнийг одоо жишээлбэл зах зээл дээр хэрэглээ маш өндөртэй орн болж байна. Оросын холбоонд улс байдаг. Ер нь бид одоо энэ намраас ч юм уу ирэх жилээс одоо Оросын холбооны улс руу бүтээгдэхүүний экспортлох тал дээр нэлээд анхаарч ажиллая гэж бодож байгаа. Юу гэхээр яг манай хил залгаа, буряд, эрхүү болон чидийн тойрогт 5 сая орчим одоо иргэд амьдардаг. Энэ хүмүүс бол бас консервсэн одоо ногоо, консервийн төрлийн бүтээгдэхүүнийг нэлээд одоо хэрэглээд сурсан. Дээр нь харьцангуй одоо худалдан авах чадвар өндөртэй. Монголын зах зээлтэй харьцуулбал одоо 2-3 дахин том зах зээл байгаа. Гэтэл Оросын холбооны улсад бол манай ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниуд Москва орчин болон Москваас урагшаа одоо саяын одоо бүс нутгаас 4-5 мянган км-ийн зайд байдаг. Одоо тэндээс үйлдвэрсэн бүтээгдэхүүн ирэхэд бол одоо тээврийн зардал нэлээд өндөрсдөг. Тийм учраас бид ер нь энэ зах зээл рүү бас тодорхой хэмжээгээр одоо гарах их эрэл хайгуулыг одоо хоёр тооцоолгоо хий гэж бодож байна. Юу гэвэл бид 2015-16 оны үед бол Оросын холбооны улс руу бас нэг гарах ордлого хийсэн. Тэр үед бол манай бүтээгдэхүүний амт чанар одоо иргэдэд нь одоо маш их таалагдсан боловч татвар маш өндөр байсан. Сүүлийн үед бол өрөвлийн ханш нэлээд чангарсан. Учираас одоо манай бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар бол нэлээд боломжтой байгаа гэж үзэж байгаа. Компани үйлдвэрлэлийнхаа үйл ажиллагааны явцад бол одоо доктортой үйлдвэрлэлийн хүрээнд ямар төслийг хэрэгжүүлдэг вэ? Үйл ажиллагаа хэвийн доктортой явахад бол мэдээж бид одоо техник, технологи, тоног төхөөрөмж энэ төр бол сайжруулаад тодорхой түвшинд одоо хүрчлээ. Гэтэл одоо үйлдвэрсэн бүтээгдэхүүн одоо зарж борлуулах, түгээх асуудал болон одоо үйлдвэртүүд ажиллаж байгаа ажилтны одоо доктор суурьшлын асуудал бол нэг асуудал болж байгаа. Ер нь одоо ялангуяа доор гүйцэтгэх төвчний ажилтнуудын одоо доктор суурьшлын асуудал компани маш болгоомжтой асуудал болоод байгаа. Тэгэхээр бид одоо 24 оноос одоо борлуулалтын шинэ систем рүү нэвтэрч эхлээд одоо борлуулалтын одоо бүтэн чадварыг нэлээд нэмэгдүүлж байгаа. Гэтэл тэнд одоо ажиллаж байгаа ажилчдын доктор суурьшил бол маш одоо муу байгаа. Одоо энэ үйл ажиллагаагаа одоо оновчтой улам одоо сайн болгоход одоо яг хүндрэл учруулад байгаа. Нөгөө талаас одоо Улаанбаатар хотын одоо төвжирлийн асуудал бол одоо бараа бүтээгдэхүүн түгээх, цаг хугацаанд хүрэх асуудал бол нэлээд хүндрэл учруулж байна. Авсан захиалгуудаа өдөртөнд одоо хүргэнэ гэдэг бол нэлээд том одоо сорилттой одоо тулгараад байгаа л да. Гол компанид байгаль орчин нийгэм засаглалын одоо ногоон чиглэлд ямар одоо үйлдвэрлэлийн технологи ашигладаг. Эсвэл одоо ямар нэгэн төслийг хэрэгжүүлдэг болов. Ер нь яг уу компани бол манай компани үйл ажиллагаа бол одоо байгаль орчинд харьцангуй одоо сөрөг нөлөөл багтаа. Элийг эдэж ч гэсэн тодорхой хэмжээний үйлдвэрлэл явж байхад дагалдах одоо үр дагаврууд бол байгаа. Тийм учраас бид одоо эдгээр үйл ажиллагааг сөрөг нөлөөг багасгахын тулд одоо өөртөө зүгээс одоо боломжтой зүйлсүүгээ аль болох хийх хичээж байгаа. Бид бол одоо хог дээр хаягддаг бас маш олон одоо хоёр дахь түүхэн эдийг одоо хэрэгцээтэй одоо хүмүүст нь одоо хэрэглэгчд нь ч юм уу одоо хүргэх юм асуудлыг одоо сүүлийн 2-3 жил нэлээд сайн зохион байгуулсан. Ингэснээр манай хувийн эдлийн хэмжээ бол эрс багасна. Жишээлбэл одоо шил сав багада бодлоо бид дахин ашиглах асуудал маань тодорхой хэмжээнд байгаа. Хаягд одоо хуунцар, хайрцаг, цаас тэгэл бусад олон төрлийн одоо түүхэн эдүүдийг бол бид одоо хэрэгцээтэй хүмүүст нь бол нийлүүлж байгаа.